Сайн байна уу та? Сайн байна уу? Танай район эмнэлэг ер нь Солонгост яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хэдэн салбартай, бас өөр бусад оронд үйл ажиллагаа явуулдаг салбарууд байдгүй. Товчхон танилцуулаач. 저희 로행 그룹은 За манай Royal Medical Group нь бүгд найрамд Солонгос улстай 16 салбар эмнэлэгтэй зөвхөн их барих эмэгтэйчүүдийн чиглэлд одоо их том тооцогддог ийм эмнэлэг байгаамаа. Манай Royal Medical Group нь олон улсад бас харилцаа хамтын ажиллагаатай ажилладаг. Монгол болон одоо Узбекистан гэсэн хоёр улсад бол төлхөө одоо харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлж ажиллаж байгаа. Ялангуяа Монгол улстай хийж байгаа хамтын ажиллагаанд төлхөө анхаарч илүү хөгжүүлж ажиллаж байна. Ер нь эсэм эмнэлгийг сонгож удаан хугацаанд тогтвор сууршилтай хамтарч ажиллаж байгаа үндсэн шалтгаан гэмээс эсэм эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсрол хүчний нөхцөл байдал гээд бүх зүйлээрээ манай эмнэлгийн хамтын ажиллагааны шаардлагуудыг бүрэн сайн хангаж байна гэж үзсэн учраас анх бол эсэм эмнэлэгтэй харилцаа хамтын ажиллагаа тогтоосон юм. Ер нь бид нар эсэм эмнэлэгтэй үндсэн хоёр чиглэлд хамтын ажиллагаагаа явуулдаг. Нэгдүгээрт сургалт судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлд төлхөө хамтарч ажиллаж байна. Хоёрдугаарт манай эмнэлгийн нарийн мэргэжлийн туршлагатай сайн эмч нар сард нэг удаа ч юм уу зарим үед 2 сард нэг удаа Монголд ирээд эсэм эмнэлгийн эмч нар мөн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмч багш нартайгаа хамтарсан үзлэг онцлог мис заслуудыг хийх чиглэлд хамтарч ажилладаг. Та Монгол улсад ямар үзлэг онцлогоо эмчилгээний одоо мис заслыг төлхөө хийж байна вэ? Монгол улс маань өөрөө төрөлт өндөртэй ийм улс байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн одоо өөрөөрөө олон төрөх тусам одоо төрөлтөөс үүсэлтэй зарим нэг одоо эмгэг шийд тэмдгүүд үүсч яадаг. За үүний одоо хамгийн ихэнд үүсдэг зүйл бол эмэгтэй хүн ханиаж найтах гэдэг юм уу тийм ээ хүнд юм өргөх энэ ийм үйлдэл хийх үед өөрийн мэдлэгөө одоо давсгнаас шээс гадагшлах одоо шээс цад гарах юм эмгэг үүсдэг. За мөн одоо төрөлтөөс үүсэлтэйгээр трэ болон арцэг ёроолын булчин урагдах одоо гэмтэх үүнээс ургаад бас дараачийн одоо проблемууд эмэгтэй хүнд маш их олон үүсдэг. Тэгэхээр Монголд хурж ирээд хамгийн одоо төлхөө Монгол эмч нартайгаа хамтарч хийж байгаа онцлогоо эмчилгээ болвол эмэгтэйчүүдийн урогинеколог буюу одоо энэ шээс цад гарах өвчний эмгэгийн онцлогоо эмчилгээ, за мөн эмэгтэйчүүдийн одоо арц гөрөлийн булчингийн нөхөн сэргээх, доктриний пластик эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх одоо мэт заслын чиглэлд одоо төлхөө эмч нартайгаа хамтарч ажиллаж байна. Таныг Монгол улсад эсэм эмнэлэгтэй хамтарч ажилласнаас хойш Монгол залуу эмч нарт таны мэргэжсэн чиглэлээр одоо сургах зөвлөгөө өгж ажиллаж байгаа гэсэн энэ талаараа та бас дуртайч ээ. 몇 년 전부터 Манай Royal Medical Group нь SM эмнэлэгтэй тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд жил бүр хамтарсан олон улсын одоо сургалт семинаруудыг зохион байгуулж ирсэн. Ялангуяа их барих эмэгтэйчүүд тэр дундаа урогинекологийн чиглэлд одоо хэрэгжиж байгаа шинэлэг онцлогоо эмчилгээний аргуудын талаар сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж ирсэн. За энэхүү одоо семинар хэлэлцүүлгийн одоо хүрээнд олон төрлийн байгууллага болон төрлийн бус байгууллагууд хувь эмч нартай бас харилцаа холбоо тогтоож өнөөдрийн хүртэл одоо сайхан хамтран ажиллаж байна. Жишээ нь одоо Монголын их барих эмэгтэйчүүдийн холбоо, анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн одоо их барих эмэгтэйчүүдийн тэнхим гэх мэт байгууллагуудтай одоо бас Royal эмнэлэг маань харилцаа холбоо тогтоож өнөөдрийн хүртэл одоо хамтарч ажиллаж байна. За манай сайхан медикал эмнэлгээр их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр бүгд найрамдах Солонгос улсын Royal Medical Group эмнэлэгтэй 2019 оноос хойш хамтын ажиллагаатай явж байгаа. Эмэгтэйчүүдийн чиглэлээр Монгол улсадаа төдийлөн дэлгэрээгүй эмчилгээний арга барилуудыг нэвтрүүлэн хийж байгаа. За үүний маань нэг бол одоо давсагны өнжилттэй, давсаг сулралтай, шээс задгааралтай эмэгтэйчүүдтэй одоо давсаг сойх мэдсэл буюу миний эслэнгийн эмчилгээ тусламж үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та одоо Монгол бүсгүйчүүдийг ер нь өөрийн зүгээс мэргэжлийнхээ талын зүгээс ер нь зөвлөх, хэлэх зүйл юу байна вэ? За би түрүүн ярианыхаа ихэнд хэлсэн Монгол улс бол төрөлт өндөртэй ийм улсуудын нэг байгаа. За энэ маань бол үнэхээр улс орны хувьд гайхалтай ийм сайн зүйл юм аа. Гэвч одоо олон төрөлтөөс үүсэлтэй одоо эмэгтэй хүний амьдралын чанарт оройтох ийм одоо зүйлүүд бас их ажиглагддаг. Жишээ нь одоо олон төрөлтөөс үүсэлтэй шээс цад гарах эмгэг гэж байна тийм ээ. Арц ёроолын булчингийн одоо урагдал гэмтлээс үүсэлтэйгээр одоо давсаг сулрах, давсаг унжих, үтрээ унжих гэх мэтийн одоо бас ийм олон одоо проблемууд эмэгтэй хүмүүсийн бас үүсдэг. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдтэй Монгол бүсгүйчүүдтэй одоо хандаж хэлэхэд бол тийм ээ хэрвээ танд одоо ийм шинж тэмдэг ийм зөвөр байгаа бол бас ичих санаа зовох шаардлагагүйгээр нарийн мэргэжлийн эмчид хандаарай. Нарийн мэргэжлийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид хандах юм бол одоо маш үр дүнтэй
одоо бас амар хялбар орчин үеийн одоо шинэлэг эмчилгээ онцлогооны технологийн тусламжтайгаар бол таны дээрх проблем асуудлуудыг бол бүрэн шийдэх бас боломжтой байдгийн шүү. Одоо энэ онцлогоо эмчилгээний шинэлэг аргууд одоо бас Монгол улсад нэвтрээд нутагшаад бас ингээд хөгжөөд явж байна гэдэг өсгөчүүдэд хандаж ингэж хэлмээр байна. Цаашид энгийн иргэд болон охид бүсгүйчүүдэд зориулсан эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох сургалт хөтөлбөрүүдийг хамтарч тогтмол зохион байгуулахаар эсэм эмнэлэгтэйгээр ярилцаж тохиролцсон. Төгсгөлд нь хэлэхэд монгол хүмүүс манай Солонгос оронд маань ихээр ажиллаж амьдардаг. Манай Руян нэмлэг Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа эрүүл мэндэд аль болох тус дэм өгөх үүднээс монголчуудад зориулаад хямдралтай үнээр үйлчилдэг. Бас мэрэгжлийн орчуулагчийг ажилуулж үйлчлүүлдэг. Сүүлийн үед Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд Руян нэмлэгийг зорин ирж үйлчлүүлэх тохиолдлууд ч бас нэмэгдэж байгаа. Тэгээд цаашдаа эсэм эмнэлэгтэйгээр харилцаа хамтын ажиллагаагаа улам хөгжүүлээд Монгол улсын эрүүл мэндийн системд багчгсан хувь нэмэр оруулах үүднээс бид бүхэн хичээнгүйлэн ажиллах болно. Баярлалаа. ЭС-ийн эмнэлэгтэй хамтраад Монголын эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулж байгаад их баярлж байна. Баярлалаа.